Өчигдөр өнөөдөр 2 өдөр Алтан гэрэл судрын лүн айлт хуралд суулаа. Энэ суусны шалтгаан гэвэл Алтан гэрэл судлыг төвдөөс нь шинээр орчуулга хийж байгаа. За мөн Ганжуурт байдаг төвд орчуулга, тэрний Монгол орчуулга хоёрыг хадмал байдлаар нэмэгдүүлж байгаа. Бас уйгур хэлний 10-р зуунд хятад хэлнээс уйгур хэлэнд орчуулсан тийм Алтан гэрэл судар болсон. Бас сонирхолтой. Энийг уйгур эхийн хадмалаад, кириллээр галиглаад бас монгол хэл рүү өвчиж орчуулах тийм арга хийж. Тэгэхээр яг ийм ажил хийж байгаа болохоор энэ Алтан гэрлийн дүнд суух нь их утга учиртай ажил гэж бодоод хагас бүтэн сайдар таасны шилхүү 2 өдөр суугаад өнөөдөр дуусчээ. Алтан гэрэл судар ямар онцлогтой гэхээр нийтийн үйл үр гэдэг ойлголтоор ярьдаг. Өөрөөр хэлбэл энэ Улаанбаатарын удаа төвжирэл энэ манай улс нүүрсэн авилга төр зөвхөн одоо төлөвлөлт буруу эсвэл түүхийн үрс төснээс ууж эсвэл хэдэн хүмүүсийн хийсэн гэмт хэрэг биш. Энэ Улаанбаатарт цугласан сая гаруй хүмүүсийн хийсэн үйлдэлийнх нь нийтлэг үр боловсрол гэж үздэг. Тийм сонирхолтой судар юм л дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай нийгэмд тулгараад хоригдсан асуудлууд шууд хамаарч болохоор тэгээд юугаар алдартай гэхээр энэ судар хаад ноёд гэдэг одоо жишээлбэл төрийн түвшээдэд ерөнхийлөгч ерөнхий сайд нарт энэ хамтын үйл нийтийн үйл үрийг яаж арилгах уу гэдэг тийм тодорхой зааврыг өгдөг. Өөрөөр хэлбэл утаатай тэмцээд эсвэл төвжирэлтэй тэмцээд эсвэл авилгалтай дангаараа тэмцэх нь ашиггүй цаас шалтгааны найрлах хэрэгтэй. Тэгэхээр тэр хамтын нийтлэг муу үдийнх нь үрийг арилгахад одоо хамаг хүчин чармайлтаа чимдүүлвэл үр дүн сайн гарна гэсэн ерөнхийдөө төрийн тэргүүд хаад ноёд төрийн түвшээдэд зориулсан тийм судар гэж би ойлгосон. Маш олон хүмүүс ирдэм байх. Хүмүүс тэрний ямар утгатай, ямар онцлогтой гэдгийг их мэддэг болтой юм байна. Өөрөөр хэлбэл манайд та төвжирэл, авилга томоохон асуудал манай нийгэмд тулгарсан байгаа. Тэднийг уг үнцээр нь арилгах гэж маш олон хүн хүсдэм байна гэж ойлголоо.